Минь юуны өмнө вебинар сургалтанд хамрагдаж байгаа төрийн албаа багштай энэ өглөөний мэндийг хүргье. За тэгээд ёс зүйн хорооноос 11-р сарыг ёс зүйн сар болгон зарласан байгаа. За энэ хүрээндээ бид нэр ёстой зүйтэй аяныг өрнүүлж байгаа. За ёстой зүйтэй аяны хүрээнд төрийн албаа багштыг сургалт мэдээлэл арга зүйгээр хангадаг энэ вебинар сургалтыг бол бүтэн сарын турш одоо манайх бол цагийн авд зохион байгуулж байгаа. За энэ удаагийн сургалт бол одоо 3 дахь сургалт нь байгаа. Дижитал ёс зүй гэдэг сэдвээр Монгол Улсын ёс зүйн хорооны гишүүн, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, шинжлэх ухааны доктор профессор, Монгол Улсын гавьяа тогш Бацүх доктор одоо энэ сургалтыг өдөртөө явуулна. Ингээд Бацүх докторыг микрофон өмнө өрж байна. Та бүхний амрыг ирье. Өглөө онлайнаар холбогдож энэ сургалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгэхээр энэ аяны хүрээнд дижитал ёс зүй гэдэг сэдвээр би та бүхэнд өнөөдөр ярих юм. Монгол улс захин шилжилт хийнгээд хүн төрөлхтөн ер нь аж үйлдвэрийн 4-р хувьсгал эхэлж байгаа захин шилжилт энэний хүрээнд эрчимтэй хийгдэн ирээдүйд олон одоо ажлын байр роботроо солигдож хиймэл оюухаа нэвтэрч хүн бол ер нь зарим салбарт бараг ажилгүй болж өөр чиглэлээр мэрэгшиж өөр ажил хийх шаардлага гарах ийм эринд бид нар амьдарч байна. Тэгээ Монголч гэсэн одоо төрийн их олон үйлчлэгийг захимжуулсан байгаа та бүхэн мэдж байгаа. Одоо бол өшөө нэмэгдүүлээд олон үйлчлэгийг захимжуулж, иргэдэд ойртуулж, ил тод нээлттэй болгох, авилга, ашиг сонирхлын зөрчил, хүн суртлаас ангижрах ийм арга хэмжээнүүд авна гэж байгаа. Тийм учраас бид нар энэ дижитал ёс зүйн асуудлаар хөндөж ярьж, цаашдаа энэ асуудлаар дүрм журамтай болж, улам боловсронгуй болж ингэж ажиллах шаардлага байгаа. За энэ бол одоо бидний хийх цаашдаа улам гүнзгийрүүлж хийх ёстой чухал ажил гэж ингэж бодож байна. За дижитал гэдэг үгийг та бүхэн мэдэх бах. Энэ бол тоон технологид суурилсан янз бүрийн одоо хиймэл оюун ухаан, компьютер, гар утас зэрэг бидний өдөр тутам хэрэгжилж байгаа технологийн дэвшлэлийн явцад гарч ирсэн төхөөрөмжүүдийг одоо ерөнхийд нэрлэж байгаа юм нэр томьёо шүү дээ. Нөгөө эсрэг нь бол аналог гэж байгаа хуучин бидний ажиглаж байсан ийм технологид байгаа. За одоо орчин үед бол хиймэл оюун ухаан гэж маш эрчимтэй ярьж байна. Энэ хиймэл оюун ухааныг бүтээсэн том технологийн компаниуд энэ эрхмүүд өөрсдөө ер нь бол энэ хиймэл оюун ухааныг цааш нь гүнзгийрүүлэхийн төр зогсъё. Энэ бол их аюултай болж байна. Ялангуяа ёс зүйн асуудал хөндөгдөх нь байна. За тэгээ бид өөрсдөө энэ хиймэл оюун ухаанаа удирдах чадахгүй болж магадгүй гэсэн ийм болгоомжил бас явж эрчимтэй яригдсныг та бүхэн мэдж байгаа бах. Яагаад тэгж яах вэ гэхээр нэгдүгээрт нь хиймэл оюун ухаан бол сэтгэл хөдлөл байхгүй. Хүнээс ялгагдах гол онцлог нь бол сэтгэл хөдлөл байхгүй. Хүн бол сэтгэлийн хөдөлгөөнтэй. За энэ бол одоо хиймэл оюун ухаан хүн хоёрын хоорондын маш том ялгаа гэж байгаа. Гэхдээ хиймэл оюун ухаан роботууд бол одоо янз бүрийн юм асуугаад ярихаар ойлгохгүй бол нүд нь эргэлдээд бас тодорхой хэмжээгээр реакц үзүүлдэг төвшөнд байна гэж байгаа. Гэхдээ хизээч бүрэн хиймэл оюун ухаан бол сэтгэл хөдлөлтэй болохгүй гэж энэ төхөөрөмжийг бүтээж байгаа нөхдүүд ч за философч эрдэмтэд ч гэсэн ингэж хэлж байна. За хоёрдугаарх нь бол хүн өнгөрсөн үеийн ирээдүйн үеийн дурсаж бодож төсөөлж одоо янз бүрийн зүйл боддог, ярьдаг, төрсөлдөг бол энэ хиймэл оюун ухаан төсөөлөл байхгүй. Төсөөлөн бодох чадвар байхгүй гэсэн үг. Хүнд бол төсөөлөн бодох чадвар байна. Үүгээрээ бас ялгаатай. За гурав дахь нэг том ялгаа бол би гэж хүнд нэг чухал юм байна шүү дээ. Би өөрөө эзэн биетэй. Дижитал
технологи буюу энэ хиймэл оюун ухаанаар бүтээгдэж байгаа төхөөрөмжүүдэд бий гэдэг зүйл байхгүй. Тийм учраас энэ төхөөрөмжүүд бол мэдрэмжгүй гэсэн үг. Хүн бол өөрөө мэдрэмжтэй. Мэдрэмжэн дээрээ тулгуурлаад орчиндөө хариу үйлдэл үзүүлдэг. Үүгээр их онцлогтой. За энэ гурав байхгүй учраас хиймэл оюун ухааныг ёс зүйн чадваргүй гэж ингэж үнэлсэн байна. Энэ гурван зүйл байж иж аливаа одоо бодигаал ёс зүйтэй харилцаанд орж чаддаг. Тэгэхээр энэ байхгүй байна. За тэгээд би энэ ярих гэж байгаа зүйлээ аль болохоор давчхын явна нэг 20 слайд байгаа. Энэ агуулгын хүрээнд ерөнхийд нь ярих гэж байгаа юм. Дижитал ёс зүй гэж юу юм? Ямар ач холбогдолтой зүйл юм? За дижитал ёс зүйн ямар зарчмуудыг бид өдөр тутамдаа ажилдаа мөрдөж ажиллах ёстой юм? Үүнийг яаж хэрэгжүүлэх хэрэгтэй юм? Тэгээд энэ дижитал нэгэнт бие төрийн албан хаагчдад янз бүрийн төвшний хүмүүс улсын хэмжээний төрийн албан хаагчдад тодорхой хэсэгт нь ярьж байгаа учраас энэ дижитал ёс зүйгээр сургалт хий гэвэл ямар агуулгатай байж болох юм бэ гэдэг ерөнхий одоо сургалтын агуулгыг бас дурдъя гэж бодож байна. Ягаад гэвэл та бүхэн энэ чиглэлээр цаашаа мэрэгшээд ажилдаа ашиглаад энэ чиглэлийн одоо ёс зүйн алдаа гаргахгүй байхын тулд тодорхой сургалтуудыг хийх хэрэгтэй болно. Тийм учраас энэ сургалтын агуулгыг би дурдаад өнгөрөё гэсэн бодолтой байна. За дижитал ёс зүйн сургалт өөрөө ямар аргуудаар яаж арга зүйн хувьд хийвэл илүү зохилтой байд юм бэ гэдгийг бас энэ хүрээнд ярина. За тэгээ энэ ёс зүйтэй холбоотой бусад ямар асуудлууд байна уу гэдгийг хөндөж яриад дижитал ёс зүй ба төрийн албан хаагч гэсэн нэг жижигхэн хэсэг оруулсан байгаа. За дижитал ёс зүйн төрийн байгууллагад ямар үр дүн авчирдаг юм бэ гэдэг талаар хөндөж ярина. Тэгээ төгсгөлд нь манай оронд хийгдэж байгаа ямар ажлууд байна тэгээд энэ ярьж байгаа зүйлээ давчхан дүгнээд ингээд дуусгая гэсэн ийм төлөвлөгөөтэй та бүхэнд энэ одоо сургалт гэх юм уу танилцуулга гэх юм уу энэ зүйлийг бэлдсэн байгаа. За түрүүн бас зарим зүйлийг ярьсан дижитал ёс зүй гэдэг бол захин орчинд хүмүүсийн ёс зүйтэй хариуцлагатай бусдад хор хөнөөл учруулахгүйгээр харилцах ажиллах зарчмуудыг тодорхойлсон ойлголтыг хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ дижитал хэрэглэгчдийн үүрэг хариуцлагыг мөн бусдын эрхийг хүндэтгэх, нууцлал, хувийн мэдээллийг хамгаалах, захин орчинд хуурамч мэдээлэл, элдэв доромжлол, занал хийллийн үйлдэлээс зайлсхийх тухай заллингийн асуудал бас их яригддаг. Энэ зүйлүүдээс одоо хамгаалах холбоотой ийм асуудлуудыг энэ дижитал ёс зүйн хүрээнд хамруулж ярьж байна. За захин орчныг илүү аюулгүй эерэг найдвартай болгох явдал бол энэ дижитал ёс зүйн хамгийн чухал ач холбогдол гэж ингэж үздэг. Тэгэхээр үүний тусламжтайгаар хүмүүс захин ертөнцид хариуцлагатайгаар харилцах, бусдыг хүндэтгэх, хувийн мэдээлэл эрхийг хамгаалах соёлыг хэвшүүлж, эрүүл шударга захин орчин бүрдүүлэх боломжтой гэж ингэж үздэг. За манайд энэ захин орчныг зохицуулсан хууль батлаад тэгээд ерөнхийлөгч хориг тавиад хүчингү болсон байгаа та бүхэн мэдж байгаа. Би 2018 онд одоо манай том дарга нартай гэж хэлээ би нэр дуртахаа байлээ. Том дарга нартай Германд бас энэ орчин үеийн технологи за тэгээд төрийн албыг шинжилгээтэй холбоотой асуудлаар бас нэг 7 хоног явсан. Орчуулга хийгээ зохион байгуулад оролцоод. Тэгэхэд германууд ялангуяа Facebook болон энэ захин орчныг зохицуулсан хууль гаргасан тэр хуулийн эрхийг бэлдэж одоо парламенттай өргөн барих болцоог бүрдүүлсэн хүнтэй бид уулзж ярилцсан нэг өрөө. За тэгээд германууд бол их сурвалжийн мэдээлдэг заавал тэгээ хаяг нь тодорхой байдаг энэ захин орчинд нийтлэл бичиж байгаа юм уу ямар нэгэн зүйл одоо нийтэлж байгаа хүмүүс тийм болгосон байсан. Тэгээд тэр хуулийг манайх гаргана гэд
ирээд тэрийг одоо гаргалгүй нэлээд удаад тэгээ жаахан бэлтгэл муутай, мэдээлэл муутай, хүмүүст буруу ойлголттой хууль гаргаад ингээд цуцалсан байгаа. За энэ захим орчныг би яагаад ярьж гэнэ вэ гэхээр энэ захим орчныг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай юм байна. Тэгэхгүй бол эмх замбраагүй байдал бий болдог. Энэ явж нийгмийн эмх замбраагүй байдал анархизм руу хөтлөх. За улмаар одоо үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, хүмүүсийн оюун санаанд сөргөөр нөлөөлөх ийм аюултай зүйл байна. Мэдээж маш их ач холбогдолтой чухал зүйл мэдээллийг түрүүн шуурхаа авах, богино хугацаанд нэг дороос авах болцоотой. За тэгээ одоо нөгөө чат GPT гээд дөрөв дэх хувилбар нь гарцсан байж байгаа. Хиймэл оюун ухааны. Тэргээр бол одоо дэлхийн хаанаас ч ямар ч чиглэлээр мэдээллүүдийг маш богино хугацаанд хоромхон зуур авах. Тэгтээ нягтлж үзэхгүй бол их сурвалж нь ойлгомжгүй ийм зүйлүүд бас байдаг гэдгийг та бүхэн анхаараарай гэж хэлэх байна. За дараах зарчмууд байна. Хариуцлагатай байдал. Тий, сая баг хинкийн ярьчлаа дөө. Энэ захим орчинд хийж байгаа үйлдэлүүд бол хариуцлагатай, их сурвалж тодорхой ийм байх ёстой. Сөрөг үр дагавар үүсгэх зүйл захим орчин дээдлэхгүй байх явдал бол энэ хариуцлагатай байдлын үндсэн зарчмын нэг чухал зүйл. За хүндлэл гэж байгаа. Хоёр дахь зарчим бол. Тэгэхээр харилцан бие биенийгээ хүндэлдэг, хүний нэр төрийг хамгаалдаг, хүний хувийн орон зайд халдахгүй байх. Энэ явдлууд бол чухал. Тэгэхээр доромжлох, гутаах, айлгах, сүрдүүлэх, гүтгэх энэ бол одоо манай захим орчинд бас илбэг байдаг зүйлүүд шүү дээ, замбраагүй байна. Улс төрчд биеийн лүгээ зарч байна. За сошиалд идэвхтэй байдаг хүмүүс улс төрчд болон бусад хүмүүс рүү дайрч байна. Зарим тохиолдолд бол энээс хамааралтай болцсон одоо лайв хийхгүй бол зүгээр сууж чаддгүй хүмүүс манай нийгэмд байна шүү дээ, тийм ээ. Тэгээд лайв хийсэн ч гэсэн ёс зүйтэй зохистой хийхгүй, бусдыг доромжлох, хиламар доромжил дайрах, утаах ийм зүйлүүд байна. Тэгэхээр энэ бол энэ хүндлийн зарчмыг алдагдуулж байгаа зохисгүй зүйлээ гэж ингэж хэлэх байна. За 3 дугаарт нь итгэлтэй байдал. Хуурамч мэдээлэл түгээхгүй байх явдал бол их чухал. Мэдээж хуурамч мэдээлэл бол их хортой фейк ньюс гэдэг байгаа үстэй, тийм ээ. Одоо энэ хэвлэл мэдээллийн салбарт шинээр гарч ирсэн нэр томьёол да бас хуурамч мэдээлэл түгээхгүй байх явдал чухал. Хуурамч мэдээлэлээс болж янз бүрийн одоо хортой сөрөг үр дагаврууд гардаг. Одоо жишээлх юм бол ийм зүйл их ярьж штэ. За өсвөр насны хүүхдүүд харилцсан одоо дунд сургуулийн өсвөр насны болон бага насны хүүхдүүд үе тэнгийн дээрлэлт гэж маш их байна гэдэг ингээд асар их ярьсантай холбоотой тийм зүйлүүд нэмэгдэж явах жишээтэй. За энэ буурч яана гэдээ ярих юм бол магадгүй нэг хүн анхаарахгүй байх жишээтэй. Ингээд ямар мэдээллийг ямар хэлбэрээр яаж түгээж гинүү гэдгээс их хамаарч байгаа. За дараагийн зарчим бол аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Дижитал ертөнцид хувийн мэдээллийг хамгаалах, хувь хүний нууцыг хамгаалах энэ одоо үндсэн зарчмуудыг баримталж мэдээллийг түгээх хэрэгтэй. Тэг хамаагүй ер нь ил задгаа тавьж штэ. Тэгэхээр энэс сэргийлэх хэрэгтэй юм байна. Зөвшөөрөгдсөн мэдээллийг ашиглах. Тэгэхээр энэ бүхнийг бол хуулиар л зохицуулахгүй бол өөр зохицуулах амаргүй байна л да. Энэс үүдэлтэй янз бүрийн кипер гэмт хэрэг гарах эрсдэл бол нэмэгддэг. Тэгэхээр энийг бууруулах шаардлагатай. Тийм учраас аюулгүй байдалд онцгой анхаарч явах хэрэгтэй. Одоо нэг олдт нь бол манай цагдаа энэ хүчний байгууллагуудад энэ кипер аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хяндаг, энд анхаарал тавьдаг, урьдчилан сэргийлдэг нэгж үүд байгуулагдсан гэж би сонссон. Тэгэхээр энэ бол бас нэг сайн эхлэл. Гэхдээ энийг зохицуулдаг механизмыг хийж өгөхгүй бол болохгүй байгаамаа. За эрх тэгш байдал гэж зарчим байна.
Захин орчинд хүмүүс ялгаатай гарал үүсэл, хэл соёл, үзэл бодол зэрэг хүчин зүйлээс үл хамааран тэгш хэрэгтэй хандах ёстой гэдэг ийм зарчим байд юм байна. Энэ нь ялгуурлан гадуурхалт, арьс өнгө, хүйс, үндэс сугсаа гэх мэт ялгуурлаас ангид хүндэтгэлтэй, хүлээцтэй орчин бүрдүүлэхэд тусалдаг байна. За, дижитал ёс зүйг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэж. Тэгэхээр тухайлбал их сурвалжийг шалгах хэрэгтэй. Одоо ялангуяа тэрийн албаагчид дижитал орчинд ямар нэгэн зүйл нийтлэгтэй юм уу? Эсвэл нийтлэгдсэн зүйлийг авч үзэхдээ их сурвалж нь байна уу юу гэдгийг нягтлж үзэх хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт нь хууль зөрчихгүй байх. Зохиогчийн эрхийн хууль бусад хэрэглэгчийн эрхийг хүндэтгэх асуудлыг онцгой анхаарах ёстой байдаг. Тэгээгүй тохиолдолд хүний оюуны өмчийг улгайлах, хууль зөрчих ийм хэцэгтэй байдал үүсч мэднэ. Тэгэхээр энэ захим орчинд нийтлэгдэж байгаа зүйлүүд болон нийтэлж байгаа зүйлүүд дээр энэ зүйлүүдийг анхаарах. За, кибер гэмт хэрэгэд оролцохгүй байх. Тэгэхээр ер нь энэ янз бүрийн асуудал чинь бол өөрөө мэдэхгүй оролцдог аюул байна шүү дээ. Захим орчин шалгаа байхгүй. Кибер халдлага хийх, вирус тараах, бусдын мэдээлэл зөвшөөрлгүй хандах зэрэг асуудлыг энд ойлгож ярьж байгаа юм байна. За, дижитал мөрдөх үйлдэлээс зайлсхийх, мөрдлөг явуулах тухай асуудал байна. Бусдын хувийн мэдээллийг зөвшөөрлгүй хянах, мөрдөх үйлдэл хийхгүй байх. За, энэ бас их чухал асуудал юм байна л шүү. Одоо энэ захим орчин чинь хүний мэдээлэл ил байдаг. За, тэгээ хаанч хүн явж байгаа, юу хийж байгааг нь баг гар утсаар нь дамжуулаад байршлын тогтоогоод хянаад явчих болцоотой. Ийм л айхтар 90 үед бид нэр ирсэн байна шүү дээ. Тэр байтугай одоо манайд айхтар сайн нэвтрээгүй байх шиг байна. Тэгтээ тодорхой төвшин нэвтэрч байгаа байх. Ялангуяа хятад зэрэг орнуудад болвол сая ковидын үед нүүр царай таних төхөөрөмжийг маш өргөнөөр нэвтрүүлж энэ чиглэлээр бол одоо олыг гэсэн хөдөө бол хоромхон зуур олж болох тийм боломжтой болсон гэдэг. Та нар 1984 үеэв Джон Орвлийн нэг зохиол байдаг чинь бүрэн хяналттай төр гэж. Тэгэхээр энэ дижитал төхөөрөмжүүд чинь хүнд маш өргөн боломж олгож байгаа мэдээллийн хувьд болон одоо нээлттэй байх, шуурхай байх, өргөн хүч ажиллах. За, тэгээ зайнаас ажиллах, ялангуяа Монгол шиг өргөн уудам нутагтай, дархан байрсан, алслагдсан зай ихтэй, тэгээ тээврийн зардал ихтэй энэ зүйлүүдийг гэтлэн давхад хэрэгтэй ч гэсэн бас аюултай үр дагаврууд байх нь байна. Ялангуяа энэ технологиг хамаагүй буруу ашиглах юм бол бүрэн хяналттай нийгэм бий болгож бүрэн одоо дижитал төхөөрөмжийн өөр дамжуулсан дарангуйлалд орох ийм бас боломж байгаа гэдгийг бас бодолцох хэрэгтэй. За, дижитал ёс зүйн сургалт хийя гэвэл дараах маягаар агуулгыг гаргаж болох юмаа гэсэн ийм ерөнхий одоо саналуудыг бас гаргасан байна олон улсын энэ чиглэлийн байгууллагууд. Нэгдүгээрт нь дижитал ёс зүйн үндсэн ойлголт энэ талаар хүмүүст мэдээлэх ёстой. Сая энэ талаар дээр зарим зүйлүүдийг ярьлаа. За, захим орчинд хариуцлагатай үйлдэл хийх нь яагаад чухал юм бэ гэдгийг ойлгуулах. 3 дугаарт нь интернетийн аюулгүй байдал ба нууцлалын хамгаалалт гэдэг бас их чухал зүйл байна. За, энэ бол одоо ер нь их чухал болж байгаа юм байлээ. Би өнгөрсөн хавар Германд 3 сар Зарбрюкений их сургуульдаар ажилласан. Одоо хийгдэж байгаа ихтэй сургуулиудын энэ чиглэлийн хийгдэж байгаа судалгаанууд бол хиймэл оюун ухаан ба аюулгүй байдал гэсэн тийм чиглэлийн судалгаанууд маш их хийгдэж байгаа юм байна. За, хиймэл оюун ухаан ба сэтгэл хөдлөл гэдэг ч юм уу. Гэх мэтлэнгийн одоо энэ хиймэл оюун ухаантай холбоотой шийдэж чадаагүй
шийдэх боломжтой эсхийн тодорхойгүй ийм асуудлуудаар шинжилгээ ухааны суур судалгаанууд хийгдэж цаашдаа энэ асуудлуудыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг их нарийн авч үзэж байгаа юм байна. За дөрөвдүгээрт нь хуурамч мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийг шалгах. За энэ агуулгуудыг та нар харж байгаа бах. Зарим агуулгуудыг хүрээнд бол мэрэгжлийн хүмүүсийг урьж ажилуулах, яриулах, ялангуяа хууль хяналтыг байгуулах, цагдаа, за тэгэл аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг байгууллагууд мэрэгжилтнүүдийг урьж яриулах нь илүү чухал болно гэж ингэж бодож байна. 5 дугаарт нь дижитал харилцааны соёл. За энэ их сонин асуудал. Одоо над нэг хүн Солонгос яваад ирлээ. Урд нь Солонгос орсон хүн. Тэгээ ресторанд орсон чинь ерөөсөө нэгч үйлчлэгч хүн байхгүй. Дан хиймэл оюухан роботууд байна. Тэгээ ирээд хоол хүргэж өгчөө та ямар хоол захиалах вэ гэчихэд тэгээ захиалсан хоолыг авчиж өгчөөд явчихж байна. Харьцах ямарч болцоо байхгүй гэж. Тэгээ манай Монголд ч гэсэн зарим ресторануудад робот нэвтэрсэн байгаа шүү дээ. Таны хоолыг авчирлаа, та сайхан холлоорой гэж ширээний хажууд ирээд тэгээ хоолоо авахаар тэгээ дэргээ явчихж байгаа тийм. Тэгэхээр харилцах болцоо байхгүй. Ийм сонин байдал байгаа юм. Тэгэхээр энэ захим орчинд яаж харилцах юм бэ гэдэг харилцааны соёлын асуудал байгаа. За дараа нь түрүүний дурдсан зохиогчийн эрхийн асуудал байна. Энэ захим хэрэглээний агуулгын асуудал байна. Тэгээд 7 дугаарт нь захим орчны эрх тэгш байдлын тухай асуудал түрүүнд бас зарчимдаар ярьсан. Ялгуурлан гадуурхгүй байх зэрэг олон одоо асуудал байна шүү дээ. Нийгмийн хариуцлагын асуудал байна. За 8 дугаарт нь захим мөрдлөг явуулах болон хувийн орон зайг хүндэтгэх чиглэлээр бас агуулга оруулалт юм байна. 9 дугаарт нь кибер гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх. За энэ чиглэлээр түрүүнд бас зохис дурдсан. Манайд бол кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэгтэй тэмцэх ийм албад ажиллаж байгаа. Дижитал ёс зүйн хэрэгжилт ба бодлогын жишээнүүдийг оруулж өгөөд дэлхийн нийтэд явуулж байгаа орон нутгийн дижитал ёс зүйн бодлого жишээнүүд ямар байна? Зэрэг одоо асуудлуудыг авч үздэг. За ийм агуулгаар бол сургалтуудыг хийж хүмүүсийг дижитал ёс зүйн мэдлэгтэй болгоход онцгой анхаарах шаардлага манай төрийн албанд байгаа гэж ингэж бодсон учраас хэрвээ та бүхэн сургалт хийвэл саяын агуулгыг баяжуулаад за өөрчлөөд өөрсдийнхөө хэрэгцээ орчин тохируулаад сургалтуудыг зохион байгуулж болох юм а гэж ингэж бодож байна. Тэгээ манай ёс зүйн хорооноос ч гэсэн дэд хорооддоо дамжуулаад энэ дижитал ёс зүйн асуудлуудаар ямар хөө янзын агуулгатай ямар сургалт хийвэл зохилтой вэ гэдэг ийм чиглэл гарах байх гэж ингэж би найдаж байна. За дижитал ёс зүйн сургалтуудыг ер нь үр дүнтэй явуулахын тулд кейс судалгаанд тулгуурлах, бодиттой жишээн дээр одоо ярилцах, симуляц дадлах хийх. Симуляц гэдэг маань бодит орчныг зохиомлоор бий болгоно гэсэн үг шүү дээ ер нь бол. Ийм байдлаар одоо ажиллах. За хилцүүлэг мэтгэлцэн өрнүүлэх. Тэгээд гэрийн даалгавар өгч сорил тест авах. Ийм аргуудыг хослуулан юм уу дангаар нь одоо зөвхөн лекц биш. Ийм байдлаар явуулвал илүү үр дүнтэй болдгоо гэж ингэж үздэг. За дижитал ёс зүйтэй холбоотой бусад асуудлуудыг бид авчихаа бас дурдъя. Хиймэл оюухан ба ёс зүй гэдэг түрүүн нэлээ ярьсан учраас энийг би ингэсгээд орхив. Энд бол Европын холбоо хиймэл оюуханы ёс зүйн удирдамж гэж боловсруулж гаргасан байгаа. Тэгэхээр манайд бас иймэрхүү зүйлүүд шаардлагатай болох байх. Манай захим хөгжлийн яам одоо захимжуулах асуудлынхаа зэрэгцээ энэ захимжиж байгаа процессон яаж ёс зүйтэй удирдах явуулах вэ гэдэг дээр бас анхаарах байхаа гэж ингэж бодож байна. За бидэнтэй бас хамтарч ажиллана үсттэй. Нийгмийн сүлжээ ба ёс зүй гэж. Нийгмийн сүлжээнд их хуурамч мэдээлэл, хувийн мэдээллийн нууцлал түрүүнд ярьсан
захим дарамт шахалт зэрэг асуудал бол судлаачдын анхаарлын төвд байгаа. 23 онд хийгдсэн судалгаагаар нийгмийн сүлжээний платформуд хурамч мэдээллийг илрүүлэх, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг хамгаалах арга хэмжээг сайжруулах шаардлагатай байна гэж ингэж онцолж дурдсан байгаа. Энд олон улсын түвшинд хийсэн судалгаа. Хувийн мэдээллийн хамгаалалт гэж одоо бас их чухал зүйл байна. Тэгэхээр мөн 23 онд хийгдсэн судалгаагаар хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах, хуваалцах явдал нэмэгдэж байна гэж ингэж онцлог тэмдэглэсэн байгаа. Мэдээллийн хамгаалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг бас дурдсан байгаа. За дараагийн зүйл бол дижитал боловсрол ба ёс зүйн асуудал байна. Тэгэхээр энэ дижитал ёс зүйн боловсрол нь хэрэглэгчдийн захим орчинд хариуцлагатай ёс зүйтэй үйлдэл хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн түрүүн дээр агуулгыг та бүхэнд харуулсан. Тэгэхээр энэ сургалт бол зайлшгүй чухал байгаа юм. Мөн түрүүний дурддаг судалгаагаар боловсролын байгууллагууд дижитал ёс зүйн сургалтыг хөтөлбөртөө тусгах, багш нарыг энэ чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэх ийм шаардлага байна гэдгийг бас онцолжээ. За дижитал ёс зүй төрийн албан хаагчтай хэрхэн холбогдох юм бэ гэж. За үндсэн асуудлуудын бие зөвхөн дурдж хөндөж ярив. Нэгдүгээрт нь мэдээллийн аюулгүй байдал ба нууцлалын асуудал энэ төрлийн албанд маш чухал. Одоо захимжих процесс эрчимтэй явагдаж байгаатай холбоотой нууц мэдээллийг юм уу одоо онцгийн шаардлагагүй мэдээллүүдийг олон нийтэд түгээх, тэгээд тэргээр дамжуулж өөрөө ёс зүйн алдаа гаргах. За бусдад одоо давуу эрх олгож боломж олгосноосоо үүдээд ашиг сонирхын зөрчилд орох энэ зүйлүүдээс одоо бид сэргийлдэг байх ёстой. Үнэн зөв мэдээллийг түгээх явдал бол төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс захимжиж байгаа үйл явцтай холбоотой маш болгоомжтой байх хэрэгтэй. Би нэг зүйлийг сүүлийн хэдэн жил ажиглаж байгаа юу гэхээр манай энэ захимжих процесс төрийн албанд их сайн явагдаж байна. Олон үйлчлэгээ захим хэлбэртэй боллоо. Тэгснээр бол одоо төрийн үйлчлэгээ шуурхай болгох, нээлттэй ил тод болгох, за хүнээр дамждаггүй болгох гэх маш олон талын ач холбогдол байна. Тэгвэл нэг дутагдал байх шиг байд юм. Юу гэхээр одоо ялангуяа дундаас дээш насны хүмүүст ойлгомжгүй зүйлүүд их байна. Их амарх юм шиг мөртлөө ороод захим үйлчлэгээ авахаар яах гэж байгааг нь мэддэггүй. Нэгдүгээр заавар нь энгийн ойлгомжтой тодорхой биш. Заримдаа огт заавар байхгүй. За хоёрдугаарт код бичдэг залуучууд энэ одоо мэдээллийн технологийн програм бичдэг залуучууд төрийн албан хаагч нартай тэр процессыг ойлгодог хүмүүстэй их сайн хамтарч тулж ажиллаж захимжуулах үйл явцаа хийгээгүйгээс болоод код бичиж байгаа хүүхдүүдэд амархан юм шиг мөртлөө жирийн иргэдэд тэр нь тийм амар биш болцсон ийм одоо аппликейшнууд манай зөндөө байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ дээр цаашдаа программистууд захим хөгжүүлэлт хийж байгаа, хиймэл оюун ухааны хөгжүүлэлт хийж байгаа хүмүүстэйгээ манай төрийн албан хаагчид ялангуяа захиргааны процесс энэ үйлчлэгээний үйл явцуудыг алгоритмыг хамт сууж зохиож хийх тэн дээр одоо энгийн ойлгомжтой байх талаар нь онцгой анхаарах шаардлагатай байна гэж ингэж харж байгаа. За захим харилцааг хариуцлагатай болгох ёстой гэсэн түрүүн бас ярьсан учраас би зөвхөн дурдаад өнгөрье. Дижитал орчинд хууль, ёс зүйн баримтлагч зарчмуудыг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр захим орчинд хуулийг сахих, ёс зүйн дүрмийг баримтлах, дижитал орчинд хувийн болон төрийн хэрэгцээнд ашиглах мэдээлэл, програм хангамж, контент зэрэг зохиогчийн эрх, лицензтэй холбоотой асуудал хариуцлагатай хандах. Одоо нэгэн захимжиж байгаатай холбоотой бид өөрсдөө бас захим хэлбэр шилжүүлж байгаа мэдээллүүдийн патентлжуулах, байгууллагын зохиогчийн эрхийг авах
албажуулах ийм ажлуудаа хамт зэрэгцүүлээд хийж явах шаардлагатай юм байна гэж энийг одоо энэ сургалтанд бэлдэх явцдаа би бас ойлгосон. Тийм учраас энэ чиглэлээр манай төрийн албан хаагчид, ялангуяа архив бичих хэргийн ажилтнууд, за тэгээд хуулийн мэрэгчлэтнүүд, мэдээллийн технологийн мэрэгчлэтнүүд бол хамтарч анхаарч их зүйлийг хийх шаардлага байгаа юм байна гэж ингэж үзсэн. Дараагийн асуудал бол цахим хандлагаас урьдчилан сэргийлэх. За энэ асар их мэдээлэл захимжиж мэдээллийн санд орж байгаатай холбоотой нэг талаар одоо нэг big data гэдэг байгаа. Тэр big data-д анализ хийдэг, их хөгжлийн шинжилгээ хийдэг боломж бүрдэхээс гадна тэрний аюулгүй байдлыг хангах асуудал маш чухал байна. За одоо ямар төвшөнд байгааг би сайн мэдэхгүй байна. Намайг агентлагийн дарга байхад 2010 он хүртэл байхад манайх чи одоо энэ орбитэд том дата центртэй болцсон байгаа. Том серверүүдтэй. Тэнд төрийн байгууллагуудын одоо нэгдсэн мэдээлэл хадгалагдах ёстой. Тэгээд байгууллагууд бол өөр өөрсдийнхөө мэдээллийг өмчлөөд тийшээ өгөхгүй цааргалдаг. Тэрнээс болоод энэ мэдээллийн аюулгүй байдал бүрэн хяналттай байж чадахгүй, хамгаалалттай байж чадахгүй ийм тохиолдлууд байсан. Одоо сайжирсан байхаа гэж ингэж найдаж байна. За захим ёс зүйн сургалтуудад хамрагдах дөрөв ярьсан. Учраас орхилоо. За төрийн байгууллагууд ямар үр дүн авчрах юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт нь иргэдийн итгэлцлийг нэмэгдүүлэх. Төрд итгэлийг нэмэгдүүлэх явдал хамгийн чухал. Ягаад гэвэл ёс зүйтэй тэгээ захим орчинд соёлтой харилцах юм бол иргэд бол энэ төрд итгэл нэмэгдэнэ л гэж ингэж үздэг юм байна. Захим үйлчлэгийг чанаржуулах боломжтой болно. Ёс зүйн зарчмыг баримтласнаар захим үйлчлэгээ чанартай, найдвартай иргэдэд хүрэх, хурдан шуурхай хүрэх ийм боломжтой болно. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах боломж бас ёс зүйтэй байдал нэмэгдэх бол сайжирна гэж ингэж үзэж байгаа юм байна. Дараа нь бол төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх ийм боломжтой болно. Захим ёс зүйн сургалтууд, хяналт шалгалт, төрийн албан хаагчийн ёс зүйн мэдлэг хариуцлагыг нэмэгдүүлэх ийм боломжтой гэж ингэж үзэж байгаа. Ер нь төгсгөл рүүгээ төгсөж байна. Гэхдээ цаг ч гэсэн нэлээд явцсан байх шиг байна. За манай оронд яг шууд одоо ёс зүйтэй холбоотой дижитал ёс зүйтэй холбоотой баримтчгууд гараагүй ч гэсэн энэ чиглэлээр хийгдсэн нэлээд ажлууд байгаа юм. Дижитал Монгол гээд хөтөлбөр засгийн газар 19 онд баталж гаргасныг та бүхэн мэдж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд тэр одоо захимжуулах үйл явцууд болон энэ технологиг нэвтрүүлэх, захим шилжилт хийх энэ үйл явцууд явагдаж байгаа. За дараагийн хоёр дахь чиглэл нь бол ухаалаг засаг гээд 1-2 гээд хөтөлбөр хэрэгжээд сүүлд нь 2 дахь нь 22 онд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр эхэлсэн ийм төсөл байгаа. За дижитал технологиг ашиглах, итгэлцлийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн үйлчлэгийг захимжуулах асуудлыг үргэлжлүүлэх, иргэдийн дижитал ур чадварыг дээшлүүлэх зэрэг одоо олон асуудлууд байгаа. За 3 дугаарт нь алсын хараа 2050 гээд манай Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого байгаа. Энэ хүрээнд энэ дижитал шилжилт хийх, дижитал боловсролыг дээшлүүлэх, захим засаглалыг хөгжүүлэх асуудлууд бол маш тодорхой тусахтаа тэгээд 5 жилээр төлөвлөгдөөд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ороод явж байгааг та бүхэн мэдж байгаа. Дөрөвдүгээрт нь бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагаа. Энэ бол Монголын үндэсний худалдаа ажуулын тэнхимийн дэргэд ажилладаг ийм төв байна. За энд бол бизнесийн ёс зүйн шударга байдлыг бэхжүүлэх чиглэлээр сургалт зөвлөх үйлчилгээ үзүүлж явагддаг. Дижитал орчинд ёс зүйтэй бизнес эрхлэлийг дэмжиж байгаа ийм одоо сайн санаачлага байна. За манай ёс зүйд эгийн байнгын хороо улсын хурлын
хүрээнд ийм байнгын хороотой болсон. Энэ байнгын хороо бол энэ тэрийн албаагчдын ёс зүйн зөрчлөө сурсан сэргийлэх, цахилгаан хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр бодлого боловсруулж ажиллаж байгаа. Манай Монгол Улсын ёс зүй хороо тэрийн албаны зөвлөлийн дэргэд хууль зааснараа байгуулагдаад ингээ үйл ажиллагаа явуулаад бид бас сарын аян зарлаад өнөөдрийн арга хэмжээ хийж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр манайх бол 4,000 гаруй дид хороотой энэ дид хороодороо дамжуулаад тэрийн албаагчийн ёс зүйн зөрчлөө сурсан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ийм ажлуудыг хийж эхэлж байна. 9 хүний бүрэлдэхүүнтэй 5 орон тооны 4 орон тооны бүс гишүүнтэй ийм одоо ёс зүй хороо байгуулагдсан манай ажлын албаныхын зууж байна. Та бүхэн мэдж байгаа. За тэрийн албаагчийн ёс зүй зөрчлөө сурсан сэргийлэх соён гэгэрүүлэх хөтөлбөр үндэсний хөтөлбөр батлагдсан байгаа. Энэ хүрээнд бас 2030 он хүртэл хийх олон ажлууд байгаа. За энэ дижитал ёс зүйн чиглэлээр бас хийж байгаа харилцаа холбооны салбар дахь дижитал зохицуултын гарын авлага гэж ийм гарын авлага гарсан байт юм байна. Гэхдээ энд бол ёс зүйн талаар айхтар юм тусахтаагүй шүүгчийн ёс зүйн сургалтын гарын авлага гэж байдаг. Энэ одоо дижитал технологитой холбоотой айхтар зүйлүүд байхгүй. Гэхдээ энэ шүүх эрх мэдлийн байгууллагууд чинь бол мэдээлэл тод нээлттэй болгох, захимжуулах асуудал бол нэлээд эрчимтэй сайн явагдсан байгаа шүү дээ. Хуучин ёс зүйн гарын авлага гэж манад ийм гарын авлага гарсан байна. Ангаах ухааны ёс зүйн гарын авлага гэж байна. За судалгааны ажлын ёс зүй гээд ихтэй сургууль, судалгааны байгууллага, шинжилгээ ухааны академи болон судалгааны ус төрөлнгүүд ерөн судалгаа хийж байгаа байгууллагуудын судлаачдын хүрээнд сүүлийн үед судалгааны ёс зүйн асуудлыг маш их хөндөж ярьж байгаа. Дор жил одоо судалгааныхаа асуудлыг эхлэхийн өмнө ёс зүйн хороогороо юм уу ёс зүйн ямар нэгэн одоо төвчний байгууллагаар хилцүүлдэг. Тэгээд зөвшөөрөл авч судалгаа хийдэг. Их сурвалжийг ашигласан эсхийг нягтлж хяндаг ийм системүүд нэвтэрч эхэлж байна. Энэ бол их сайн эхлэлүүдээ гэж ингэж бодож байна. За ингээд би ярих зүйлээ ерөнхийдөө дуусгаж байна. Цагч яг сайхан таарч байгаа шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ ярьсан зүйлүүд бол төрийн албан хаагчид дижитал ёс зүйн тухай ойлголттой болж түүний үндсэн ширчмуудыг мөрдөж ажилладаг болох нь төрийн нэр хүндийг өсгөх, төрд итгэлийг нэмэгдүүлэх, цахим үйлчлэгийг чанаржуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албан хаагчийг ёс зүйг дээшлүүлэх зэрэг одоо олон талын ач холбогдолтой гэж ингэж үзэж байгаа. За төрийн албаагчдын дижитал ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд дээр дурдсан сургалтын агуулгыг зохих арга зүйг ашиглан явуулах, за мэдээж өөрийнхөө орчин нөхцөл хэрэгцээ шаардлагандаа нийцүүлээд агуулгыг баяжуулах, илүү цомхон болгох ч юм уу гэх мэтлэнгээр одоо өөрчилж болно. Энэ зүгээр жишг агуулга би та бүхэн танилцуулсан. За энэ чиглэлээр манай оронд хийгдсэн зарим зүйлсийг би зогс дурдлаа. Тэгэхээр манайд бол энэ дижитал ёс зүйн асуудал эхэлтүүдий байгаа. Учираас би зориуд энэ хүрээнд хөндөж ярий. Яагаад гэвэл энэ технологи эрчимтэй нэвтэрч байна. Цаашдаа улам эрчимтэй нэвтэрч бидний өдөр тутмын амьдралыг хэрэглээ болно. Тэгээд одоо жил ахуйн хэрэглээнд хүртэл маш эрчимтэй нэвтэрч байна шүү дээ. Хоолой төхөөрөмжүүд тоос сурагчоос өсвөлээл одоо тэгэл бидний гэр бүлийн одоо гал тогоо бусад хүрээнд хэрэглэж байгаа. Тэгэхээр гар утасгүй хүн гэж алга, зарим нь 2-3 гар утастай байна. Энэ чиглэлээр янз бүрийн захимд халдлагад өртөхгүй байх, захим гэмт хэрэгт, кибер гэмт хэрэгт холбогдохгүй байх,
янз бүрийн зүйл нийтлэх юм бол хариуцлагатай байдаг бах зэрэг. Ийм асуудлуудад онцгой анхаарах шаардлагатай байна гэж ингэж үзэж байгаа. Ингээ та бүхэн анхаарал хандуул сонссонд баярлалаа. Асууж тодруулж ярилцах зүйл байвал бас энэ чиглэлээр мэдлэгтэй хүмүүс манай төрийн албаагчдад олон байгаа. Энэ чиглэлийн салбарын байгууллагууд ч гэсэн тодорхой хэмжээгээр оролцож байгаа байх гэж бодож байна. Ингээд миний яриаггүй ярих шаардлагатай тийм зүйлүүдийг нэмж хэлвэл бас та бүхэнд баярлах байна. Баярлалаа. За бас профессорт баярлалаа. За энэ сургалттай холбоотойгоор асуух зүйл байвал та бүхэн чатаараа бичээд чатаар бичихтэй ер нь байгууллага бичмээр юм байлээ. Зарим одоо өмнө нэрвүүлсэн асуултуудыг бол бид нэр бас ингээд хариултыг өгөх гэхээр яг одоо цаад одоо явал хаяггүй юм одоо зарим асуудлууд бол одоо байдаг гэдгийг бас хэлье. За маш чухал сэдвэр одоо төрийн албаагчдыг одоо мэдээлэлээр хангасан энэ захим орчинд түүний дотроос энэ Монгол улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа томоохон бодлогын асуудлууд энэ цахим шилжилтийн асуудал байгаа. За үүнтэй уялдуулаад төрийн байгууллагын одоо албан хэрэг хөтлөх мөн хоорондоо бичих солилцох асуудал мөн тэн дээр одоо өөрсдийнхээ туршлагыг хуваалцах юм боломж нөхцлүүд бол гарч байгаа. За сая одоо засгийн газрын тогтоол гарсан байна. 11 сарын 13-нд 163 дугаар тогтоол гэж гарсан. За энэ бол одоо бас яг энэ захим шилжилтийг эрчимжүүлэх энэ албан одоо хэрэглээнд төрийн албанд хэрэгжилж байгаа энэ бичиг иргэн зардлыг одоо там хүртэл хуваар одоо бууруулах гэсэн ийм одоо шийдвэр гарсан байж байгаа. За энэ шийдвэрүүдтэй ч гэсэн одоо манай энэ сургалтын утга агуулга бол бас уялдж байгаа гэж одоо хэлж болно. Ер нь бол бас бид энэ сарын аяны хүрээнд энэ зөв үйлдийг дэмжиж зөв одоо эерэг энэ хандлагыг төрүүлж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа бол бас байгууллагуудыг дэмжиж одоо хамтран ажиллаж байгаа. Тухайлх юм бол цагдаагийн байгууллагаас саяхан одоо бас тэр соёлыг түгээгээд пострууд бол гаргасан байсан. За түүн дээр бол одоо цахим орчин бол ер нь олон нийтийн одоо орчин гэж одоо үзнэ гэж хэлж байгаа бол энэ одоо бас их зохилтой үг байгаа. Тийм учраас бид бүхэн бол олон нийтийн өмнө тэр тусмаа төрийн албаагч яаж одоо бие зөв авч явах уу? Одоо ямар байдлаар одоо өөрийгөө илэрхийлэх үү гэдэг бол одоо маш их чухал асуудлуудын бас нэг байгаа. За энэ чиглэлээр одоо сайхан одоо мэдээлэл өгсөн Бацхөр профессорт одоо баярлалаа гэдэг яа. За асуултууд хараад энэ чиглэлээр асуулт байвал за ерөнхийдөө бол энэ төрийн байгууллагууд өөрсдөө хамрагдж байгаа талаар бол бичсэн байна. Бидний энэ явуулж байгаа энэ удаагийн энэ сургалтууд бол бүхэлдээ манай дэд хороодын бас сургалтын одоо тайланд бол одоо дурдж одоо болно. Тэгэхээр одоо яг нь ёс зүйн хорооноос бодлогын ийм одоо сургалтуудыг зохион байгуулад явуулж байгаа. За дараагийн сургалтыг бол яг энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар ёс зүйн хорооны дарга амар төгсгшин бол зохион байгуулалтын өдөртөө явуулна. За энэ дээр одоо бас хууль хэрэглээтэй холбоотой манай дэд хороодынхан бол тэр тусмаа асуух зүйл байвал өстой бэлтгэж ирээрэй гэж таавсан. За асуултууд би ингээ харж байна л да. Ер нь баярлалаа. Тэр байгууллагаас хамрагдж байна гэсэн одоо асуултууд юунууд бол комментууд бол их байна. За ингээд оролцсон төрийн албаагч нартай баярлалаа. Сургалтын үйл ажиллагаа үгээр өндөрлөө. Би энэ ганцхан одоо энэ чиглэлээр сонирхож уншия судлаа гэж байгаа хүн бол энэ захим орчин дох ёс суртахууны асуудлаар судалгаа хийдэг Эндрю Перри гэдэг эрдэмтэн байна. Та бүхэн энэ нэрийг өгөөд Эндрю Перри гэдэг. Тэгээд ороод сонирхох юм бол энэ хүн бол их олон ном зохиол нийтлэл бичсэн юм хүн байна. Өөр олон судлаачд бий л дээ. Тэгэхээр энэ чиглэлээр бол одоо сүүлийн үед маш их эрчимтэй нийтэлж байна. Ингээд Банбаатар дараагд бас
сургалтыг мэдээллийг өдөртөө явуулсанд баярлалаа. Та бүхнийг хөрөнгө хүрээтэй оролцсонд баярлалаа. Цахим орчинд хэвлүүлэн эрүүл ухаантай, ёс зүйтэй, тэгээ соёлтой харилцдаг ийм соёлд суралцсан